болох аймгийн газрын харилцаа болдог одоо үүдийн газрын даргын адуу үргийн төр одон гүйцэтгэх юм Ариадуу аймгийн барилгын холбооны төлөв Амдан Базар барилгын хөгжлийн төвийн дэд захирал Ганц Одов аймгийн барилгын холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Цогбаяр мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Хишиг Тогтох аймгийн худалдан авах хэлбэрийн адууны дарга аймгийн хөдөлмөрийн хэвлэлийн авсан мэдлэгтэй уян аймгийн үйлдвэрлэлийн үеийн холбооны дарга Цагаан за мөн ерөнхий төдгөөний ажлыг гүйцэтгэж байгаа цагаар танилцуулга хийгээд хэмжээгээр хичээлдэл намаа компани зөвлөх явуулганд оролцоогоо эдгээр хүмүүс зөвлөгөөнд оролцож байна. За зөвлөгөөний үйл ажиллагааг нээж аймгийн газрын харилцаа барилга хотын газрын даргын адуу үргийн төлөв үүсгэж Ариадуу өгч өдөр мэдчилгээ төвшөлтэй. Аймгийн барилгачдын зөвлөгөөнд хүчтэй 2015 он хэмжээнд оролцож байгаа хүчтэй төлөөлөгч болон нийт барилгачдаа энэ өдрийн мэндийг хүргэж зөвлөгөө хэмжээнд амжилт хүсье. За энэ зөвлөгөөний маань онцлог бол барилгын ихтэй байгууллагын өдрөөр эхэлж байгаа энэ цаг үедээ барилгын салбар чанар хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал буцаатаа үүсэж байгаа энэ чухал цаг үедээ уялдаж зохион байгуулагдж байгаагаараа маш хамтлагтай юм. Жил болгон бид барилгын салбарын маань төр хувийн хөгжил төрийн бас байгууллагууд хамтран ухаан салбарынхаа зорилгочийг үрийг тодорхойлж зөвлөдөг энэ хуурайчтай хэмжээ маань хэлснийг үгдгийа. За манай барилгачид Монгол засгийн газраас хэрэгжүүлж байгаа 40 мянган айлын орон сууц аймаг бүрт хэрэгжиж байгаа 100 мянган айлын орон сууц шинэтэй байгууллагын хугацааны зорилгын хөтөлбөр зэрэг төвлөрийн хүрээнд нүүрс ажлыг өрнүүлж барилгын бүтээн байгуулалтыг хийсэн чойрсон хотын өнөөгийн мөнгө хотын хөгжлөөс маш тодорхой харагдаж байгаа. За дарамтны барилгын хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд маш таамагтай байсан өнгөрсөн он жилүүдэд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж гарсан амжилт онсон оноогоо болон алдсан алдаа онон дээр борлон маш хүчлээ хөрөнгөлж өнөөдрийн зүйлтэй ажиллаж ирсэн юм дахиад за ингээд тавхан зөвлөгөөний үйл ажиллагаанд нэмэгдэж амжилт хүсье. За өнгөрсөн онд манай аймгийн хэмжээний барилгын салбарт оруулалтаар 20 объектийн 17 төрлийн ажил орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2 объектийн 173.3 сая төгрөгийн барилга өгсөл, 1 объектийн 25 сая төгрөгийн барилга засварын ажил, мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 9 объектийн 1 тэрбум төгрөгийн барилга өгсөлтийн ажлыг хийсэн байна. Энэ нийт дүнгээрээ нийтдээ 48 барилга байгууламжийн 20.7 тэрбум төгрөгийн барилга өгсөлт засварын ажлыг хийж гүйцэтгсэн байна. За эдгээр ажлуудаас улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа 20 ажлын 14 ажлынууд 2015 онд амжилт ийм амжилт байна. За мөн дээр манай хувийн төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн хөрөнгөөр 5-аас 12 давхар 14 барилгын 610 айлын орон сууцыг барьж ашиглалтанд өгсөн ийм амжилттайгаар өнгөрсөн оны ажлууд явагдаж ирлээ. За Дорн аймгийн хэмжээнд барилгын зураг боловсруулах болон барилга өсөлтийн ажил хожишруулалт 34 ажил. За зурагчлалын хожишруулалтыг 2 ажил. Нийт аж ахуйн хожишруулалтыг 1 аж ахуйн нэгж тус үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн бүтээл болон инженер техникийн ажилтан мэргэжилтийн ажилтнууд хамт хөрөнгөний талаар мэдээллийн сан байгуулан ажиллаж байна. За энэ оны үед 2015 оны үед бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 объектын 8.9 тэрбум төгрөгийн барилга өсөлтийн ажил
2 объектад 333.9 сая төгрөгийн барилгын засварын ажил, орон нутгийн хөгжлийн сангийн өрнөгөөр 10 объектын 1.1 төгрөгийн ажлыг мөн орон нутгийн засварын өрнөгөөр 16 объектад 923.2 сая төгрөгийн барилга угсрал, 4 объектад 190.5 сая төгрөгийн барилга засварын ажлыг хийж нийтдээ 52 объектад 11.5 тэрбумын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. За бүрэн оруулалтын сэдвээр бэлэн байна. Хотын улс төлөвлөлтийн тухайд Дорнотаймгийн төвчилсөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2005 онд дэд гурав компани боловсруулж засгийн газрын тогтоолоор баталгаажуулан бүтээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар энэхүү төлөвлөгөөнд татвар оруулах ажил хийгдэж барилгатай улсын яамн дээр тендер зарлагдсны дагуу ажлын гүйцэтгэгчээр Солонгос улсын хөрөнгө оруулалтыг хэмжээ архитектор Намат компани шалгараад гэрээ байгуулах ажлыг эрхэлж байгаа. За мөн Монгол Засгийн газрын 2012-аас 16 оны үйл ажиллагааны хөтөлбөрт босгогдсон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын өмнө нийтдээ аймгийн хэмжээнд 6 сумын нутагт эсвэрт сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажил хэрэгжиж байна. За эдгээр ажлуудыг үйл инженер гэдэг нарт эзэн Сэрэн Сэнжит хайрхан Мон арт гэсэн мэргэжлийн компаниуд гүйцэтгэж бүтээгдэхүүн өгөхөөр ажиллаа явуулж байна. За мөн 2013 оны төсвийн тухай хууль сумын төвийн шинжилгээ төслийн хүрээнд манай аймгийн Баян улс сумын нутагт гүйцэтгэх хэрэгжиж байгаа. За энэ төслийн хүрээнд сумын төвийн гадны инженерийн суган шилжээний угсралтын ажлыг Монгол Дайран компани гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70%-тэй 2 км асфальт хүчлэлтэй авцмын ажил, мөн 2 км гадна дулааны шугамын ажил, 3.2 км гадна цэвэр усны шугам, 3.6 км гадна бохир усны шугамын угсралтын ажлууд хийгдсэн ийм байдалтай явж байна. За мөн Дорнотаймгийн аялал жуулчлалын бүс нутаг Халхуй сумыг жишг сум болгох хөгжүүлэх зорилтын хүрээнд сумын төвийн инженерийн дэдэлцээ шинжилэх зураг төслийн зураг хэвлэл Хайдрат дизайн компани өнгөрсөн мөнгө гүйцэтгэсэн байгаа 150 сая төгрөгийн төсөлтөөр. За аймгийн төв хийж байгаа нэг томоохон ажлууд Монгол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа аймаг урт 100 мянган айлын орон сууц хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар 3 гаруй нутагт 48 газар орон сууцны оруулалтын хэсэгчлэн төлөвлөгөө хийлгэж байна. За энэ төлөвлөгөөний гүйцэтгэгчээр Франц улсын хөрөнгө оруулалтын Итали мөнгө компани, нарт дизайн компаниуд түншлэлээр шалгарч энэ хотхон хороолт 1800 айлын орон сууцны хороолтын төлөвлөлтийг хийж өнөөдрийн байдлаар барилгатай улсын яамд ажиллаа бүтээлгэж байгаа гэсэн юм үүтэй. За яриад баярлалаа. Дорнотаймгийн барилгын салбарын өнөөгийн байдлыг цааш арга хэмжээний тухай төдий аймгийн барилгачдын холбооны төлбөр амьд бодлоо. За юуны боловсруулсан хүмүүст барилгачид та бүхний өнөөдрийн амгалан мэдчихлээ. За 2009 оноос хойш хугацаанд өнөөдөр нь 5-6 жилийн хугацаанд манай барилгын салбарт Дорнотайм хэрхэн яаж хөгжиж ирвэ гэдгийг энд оролцож байгаа манай нэг барилгын ажилтан албан хаагч инженерүүд компани захирлууд тусуур дотроо таван мэдж ямар үр дүн төрснийг бас дүгнж байгаа хаа гэж бодож байна. 2009-2016 онд Дорнотаймгийн хөгжүүлэх Дорнотаймгийн хөгжлийн зохицуулалт намын Монгол улсын 2000-аас 10-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны зорилт төлөвлөрийн хүрээнд дэвшүүлсэн олон тал зорилтуудыг хэрэгжүүлэх барилгын салбарын эргүүлэх чиглэлтэй эргүүлэх үүрэгтэй оролцож ирлээ. Энэ улс орны болон аймаг орон нутгийн хөгжлийн нүүр царай болгон улсын барилга байгууламжийг хэрхэн яаж барьж түүнийг хэрхэн одоо цааш авч явах гэдэг асуудлын хүрээнд манай барилгачид
ихэнх идэвх чармайлт гарган ажил төрслийг энэ таатай байна. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын төр засгаас хууль эрх зүйн татварын таатай нөхцөлийг бүрдүүлж өгснөөр барилгын бүхий талын материалын үйлдвэрлэлд өсөлтийн орон төгөөр, өсөлтийн тоног төгөөр машин механизмаар хангагдаж мэргэжилтэд мэргэжсэн боловсон хүчээр чадварлаг ажилтнуудаар хангагдаж ирснийг сонсож хэлсэн зүйтэй. Манай аймгийн хувьд бол барилгын салбарын төрөл чиглэлийн агнсан тусгай зөвшөөрөл эрх болсон 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага компани үйл ажиллагаа явуулж байна. За энэ өнгөрсөн хугацаанд улс аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2010-аас 2014 оноо бүх сумын төвүүд, багийн төвүүд, аймгийн төвд олон барилга байгууламжийг барьж босгох, засаж шинжилэн бүтээн байгуулалтын баггүй ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна нэр бүхий аж ахуйн нэгж компаниуд 5-аас 12 давхар орчин үеийн хөдөг орон сууцны батхан хороодлыг шимтгэлүүлэн босгож хүн амын тав тухтай ажил жамдрах нөхцөл бүрдүүлснийг стартаа байна. Мөн энэ хэмжээгээр ч гэсэн хот төлөвлөлтийн үндсэн баримт бичгүүд мөн одоо барилгыг ашиглалтанд авах дүн хяналт норм дүрм стандартыг шинжлэх зэрэг олон талд биелэж плануудыг төр засгаас авч хэрэгжүүлсэн. За ингэж төрөөс авсан арга хэмжээний үр дүнд Орон аймгийн нийт барилгын салбарын мэдүүлэгч гэсэн бүхэл чадлаараа энэ бүхнийг дэмжин нэгдвэл нэг зорилго нэг хүсэл тэмүүлэлээр өмнө төлөвлөсөн саад бэрхшээлийг даван туулж барилгын нэгдэл ажилласаар бид одоохой төвшөнд хүрч чадсныг энд хэлхэн зүйтэй байна. Ер нь энэ хугацаанд олон компани аж ахуйн нэгж байгууллага санхүү эдийн засаг материалын бааз мэргэжилтэд боловсон хүчин үнэхээр дэлгэн ажилтнуудаар хангагдаж чадваржиж хөл дээр баттай зогсож чадсныг энд онцлог хэлэхэд таатай байна. Түрүүн би хэлсэн энэ сууж байгаа манай нийт компаниуд нь одоо өмнө 6 жилийн 5 жилийн ямар өнөөдөр ямар хэмжээнд хүрдэг гэдгийг дор дороос тунгаар ажиллаж байгаа. Тунгаа бодож байгаа. Би цаашид ямар ч хэрэгшээд хүндрэл тулгарсан ч гэсэн өнөөдрийн төвшөнд хүрч ирсэн олд амжилтаа алдахгүй байж одоо ир болж байгаа хүндрэл бэрхшээлийг бид хамтын сэтгэл оюунаар зориулан нэгэн үзэл сэтгэлээр даван туулах гэсэн зорилго хүсэл тэмүүлэлээр бид зөвлөн ажиллах ёстой гэсэн ийм шаардлагууд тулгамдж байна. Тулгуурч бий болсныг хэлье. За саяын газрын харилцаа хотоогуулалтын газраас тавьсан илтгэл дээр бас манай нийт барилгын салбарын ажил үүргийг үнэлж дүгнэж тодорхой хэмжээнд чадваржиж эрчим чадсныг бас онцлон дурдсан байна. Энэ нь бас шалтгаан. За бид бүхний өмнө нийтлэг нэлээд томоохон олон нийтлэг бэрхшээлүүд бас баясгар байна. За яг төр засгийн зүгээс бидний өмнө хууль эрх зүйн боловсронгуй болох шууд цааш нь төгөлдржүүлэх ийм алхмууд ажлуудыг алхамаар хийсээр байгааг бид бүхэн мэдж байгаа. За ялангуяа сая өмнө Садам Монгол хөгжил бидний хийж үзэж байгаа энэ ажлын явц дундуу төлөвлөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны асуудлын хэмжээнд бас нэгэн толгой өгсөн асуудлууд сүүлийн жилд газар авч энэ хэмжээнд улсын зөвлөгөөний нэг яаралтай оролцуулж шинэ яам, шинэ сайд, шинэ бүтцийн хувьд энэ асуудлын улс орон дээр үед хамтран нэгдэж уралдаж ярилцсан билээ. За үүнээс гадна бидний өмнө нэгэн хэд хэдэн бэрхшээлүүд бас байсаар байна. За 2012 онд бид барилгын зөвлөгөөнийг бас энэ хийж өмнө тодорхой зорилгыг дэвшүүлсэн. Үүнээс бол хоёр томоохон зорилт дэвшүүлсний нэг нь бол
нэгдсэн зуурмгийн үүсэлтэй болох асуудал нөгөө нэг асуудал нь орон нутгийн хэмжээнд зураг төсвийн нэгдсэн нэг байгууллагатай болох гэсэн ийм хоёр том зорилтыг өсвөлтөнд тавьсан. За мөн ингээд цааш одоо бид бүхнийг дэмжиж бид бүхэнтэй хамтран ажилладаг аймгийн засгийн хамгийн газар Эрдэнэ сумын засгийн газар газрын хотын газар эрдэнэ сургууль төв Монголын үйлдвэрчдийн салбар ажилтнууд болж үздэг холбоо олон байгууллагууд бид бүхэн цааш нэг хамтран ажиллаж хэлсэн юуг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ бас энэ зөвлөгөөс шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж төгсөөр яа гэдэг та бүхэнд амжилт сайн хүсье. Үүдэл драм досч энэ мэдчилгээ дэлгэрүүлж аймгийн засаг дарга энэ боловсрон үгнэ. За бүгд хамтд бүрдсэн нийт барилгачид та бүхэндээ болон өнгө зөвлөгөөний зохион байгуулж байгаа зохион байгуулагчдаа мөн барилгын зөвлөлийн төвийн дэд захирал хамтуулга таны бас энэ үйлдвэрч байгаа дарга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон талархал илэрхийлж та бүхнийхээ цаашдын ажил өндөр амжилт хүсье. Тэгэхээр мэдээж аливаа улс орн ер нь дэлхийн ард зүйн болон бүрд хүн амьдарч байгаа цагт хүний амьдрах аятай тухтай орчныг бүрдүүлэх хүний хүнд төрөөс үйлчлэгээ үзүүлэх энэ бүхий үйл ажиллагаанд мэдээж барилгын салбар бол чухал үр дүн үүсгэж өөрөөр хэлбэл хүн байгаа цагт барилгын ажил эрчимтэй явагцаар байна. Монгол улсын болонд орон тамирчин хүн амын 50 хүрэхгүй инженерийн шугам сүлжээг орон сууцаар хангагдсан байна. Цаашдаа бол мэдээж дэлхийн улс орнуудын жишгийн дагуу орон сууцаар 100% хангагдах мэдээж ийм боломж бол Монгол улсад байгаа гэж бодож байгаа. Цаашдаа мэдээж улс орон хөгжих ирээдүйн бол мэдээж сайн төсөөлөж байгаа. Энэ үгнээсээ барилгачдын маань хийж бүтээх ажил бол Монгол улсад цаашдаа онцгой хөрвөлтэй гэж бодож байна. Тэгэхээр би очихын зүйл хэлье гэж бодож байна. Сайн би энэ тавьж байгаа илэрхийлэлийг сонслоо. Ер нь төр засгийн зүгээс юу анхаарч орон нутгийн удирдлагын зүгээс юу анхаарах вэ гэдгийг бас маш тодорхой болох ёстой гэж бодож байна. Энд мэдээж орон нутгийн хувьд бол эдийн засаг зах зээлээ тэлэх энэ эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх тал дээр зөвхөн төр засгийг харахгүй бол засгийн газрыг харахгүй санаачлаг гаргаж ажиллах ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ингэснээр манай барилгын салбарын ажил олгохтой байж барилгын салбарт ажиллаж байгаа тэр олон хүний нийгмийн асуудлыг шийдэж үүгээр дамжуулж олон гэр бүлийн цаашдын амьдрал ахуй асуудал шийдэгдэнэ гэж бодож явдаг. Тэгэхээр зөвхөн төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлаар хязгаарлагдаж болохгүй гэсэн зүйлийг бид хүн цаашдаа орон нутгийн зүгээс бас анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. За төлөвлөлтийн хувьд бол мэдээж орон нутгийн байгууллагын бас анхаарах ёстой. Зүүн Мөсийн хөгжлийн тулгуур төвийн Чарльз хотын хөгжлийн ерөнхий төлөв 2005 онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Энд бол тодтол хийгээд энэ өнгөрсөн жилийн улсын төсвийн барилга хотын яамны санхүүжилтээр 700 гаруй сая төгрөгийг Солонгосын компани тэмдэглэсэн шалгуулаад гүйцэтгэж байгаа. Харамсалтай хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод энэ ажил маань одоо хүлээлгэж өгөөгүй байгаа. Ер нь цаашдаа орчин үеийн болоод одоогоос 10 жилийн өмнө батлагдсан төлөвлөгөөнд тодтол хийх нь цагийн шаардлага гарсан гэж бодож байгаа. Гэхдээ бидэнд одоо хүчин төвлөрсөн газрын тогтоолоор мөрдөж байгаа юм. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байгаа. Гагцхүү энэ цаасан дээр буусан төлөвлөгөө мөрдөж ягштал ажиллах нь төлөв явуулах гол үргээ гэж үзэж байгаа. Инхгүйгээс болж олон одоо аж ахуйн нэгж барилгынхандаа бол их хөндөр түвшиг өчигдгээ гэж бас бодож явдаг. Инженерийн шугам сүлжээ энэ бусад асуудлуудыг хотын хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу
шийдэхгүй бол өнөөдөр нэг барилга барих компани тэрний нөхцөл авах ямар хугацаа алдаж байна. Энд дээр газрын эзэмшлийн асуудал байна. Энд дээр бас ямар хугацаа алдаж байгаа гэдэг олон төвхтэй асуудал. Тэгвэл энийг нэг батлагдсан юм хэлбэрээр агуу болох яг л баримтж ажиллах болоо энэ бас хэлж байна. За зураг төсвийг бол норм гүрмийн дагуу бид хүргэх ёстой. Энийг бол магадлал экспертизээр оруулж өөрөөр хэлбэл тухайн одоо барилгыг чанартай үүсгэхийн тулд зураг төсвийн норм стандартаар заасан тэр хэмжээгээр нь тооцож баталгаажуулж явах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхгүй тухайн барилгын компанитай эцсийн үедээ ашиггүй болдог. Ашиггүй болохгүй тулд энэ дээр тодорхой хэмжээний чанарын хувьд арай доогуур хэмжээнд үүсдэг ийм байдлаар болдог. Тийм учраас анхнаасаа зураг төсвийг бол чанарын шаардлага хангасан норм дүрмийн дагуу хийж одоо энийг бүрдүүлж баримтж ажиллах ёстой гэдэг цаашдаа анхаарч ажиллана. За мөнгө төрөөс орон нутгаас нэг анхаарах зүйл бол инженерийн сонгон сүлжээ дэд үтсийг биелэх юм. Орон нутгаас анхаарах ёстой. Энэ бол төрийн байгууллагын үндсэн үүргүүд эхлээд дэд үтсийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Үүнийг дагалдаад төрийн хэмжээний харчмын нэгжүүд болон энэ барилгын компаниуд үүндээ тулгуурлаж орон нутгаас заасан төлөвлөлтөнд тулгуурлаж энэ дээр барилгын үйлчлэгээ явуулах зүйтэй. Өөрөөр хэлбэл газрыг дуудлага худалдаагаар борлуулж эндээс олсон орлогоор инженерийн шугам сүлжээг барьж байгуулах. Ийм зарчмаар явах ёстой гэж бид үзэж байгаа. Тийм учраас энэ жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэлэн сумын бодлоор батлагдсан төлөвлөгөөний дагуу нэлээд газруудад газрын бас дуудлага худалдааг бид зохион байгуулсан. Ингэж дуудлага худалдаа зохион байгуулж эндээс олсон орлогоор тулгамдаа дараа инженерийн шугам сүлжээг шинжилгээ ажлуудыг үе шилдэг зохион байгуулах ёстой. Тэгээ яг ерөнхийдөө энэ жилийн үед бол улс орны эдийн засгийн хүнд байгаа. Хөнгө октябрьч багассан. Тэгвэл компаниуд дээр маань улсын хүчнээ өөрийн ажилтнуудаа одоо ахуйч үйлчлэлээр айлгах, мөн одоо бусад одоо үйл ажиллагаагаа хэвээр явуулдаг хөдөлгөөнтэй байгаа асуудлыг ойлгож байгаа. Тийм учраас орон нутгийн төлөвлөлт багхан ч гэсэн байгаа төсвийн үеийн бодлогоороо хийх ажлуудыг та аль болох одоо төрийн шугамхай шийдэж аль болох одоо та бүхэн бас ажилтаа олдтой байх хэмжээнд хичээж ажиллана. Харин та бүхэн маань гол хөдөлгөөний үүрэг болоод тэрийг үдээс үүргээ бас чанартай биелүүлээрэй гэж одоо хүсэж байгаа юм бас их хүсэж байна. Та бүхэндээ зөвлөлийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Та бүхэндээ эрүүл мэндийн хамгийн сайн сайхныг хүсье. Тусан тавтай. За өнөөдөр Дорнот аймгийн барилгачдын зөвлөгөөнийг зохион байгуулан хийж байна. За энэ зөвлөгөөнөөр бол Дорнот аймгийн барилгын салбарын өнөөдрийн ололт амжилт, цаашдын зорилт, тулгамдж байгаа бэрхшээлийн тухайн асуудлуудыг бол болон ярилцж байна. Ерөнхийдөө бол Дорнот аймгийн барилгын салбар бол улс орны хэмжээнд бол нэлээд гайгүй сайн ажилладаг ийм салбар байгаа. Ер нь урд өмнө ч гэсэн хүүхдүүхөө үзэх юм бол аймагуудад байдгүй барилга өгсөлтийн конторын нэргүүдэл Дорнот бол томоохон барилга дэргэслийн бааз суурьтай, дээрээс нь одоо барилгын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй, за мөн зөвлөлтийн барилгын бүхэлдээ томоохон террористүүд энд ажиллаж байсан. Тэнд ажиллаж байсан Монгол ажилчид энэ олон нөөц боловсон хүчинтэй энэ дадлага туршлагатай ийм онцлог үхий барилгын салбартай ийм аймаг юм аа. Энэ салбарын хэмжээнд өнөөдөр үед бол ер нь хот байгуулалтын хэмжээнд бол олон томоохон барилга байгууламжийг барьж байгууллаа. Өнгөрсөн хугацаанд бүр бүтээн байгуулалтын жилүүд бол манай барилгын салбарын бол төлхөө оролцож хөдөө орон нутгийн сумын төв, мөн багийн төвүүд, мөн аймгийн төвүүд бол олон одоо сургууль, соёл, спортын заал, багийн төвийн байр, музейн барилга байгууламж, эмнэлгийн барилга байгууламж, хүүхдийн цэцэрлэг, нийгэм соёлын арга хэмжээний олон шинэ барилга байгууламжуудыг барьж байгуулахын зэрэгцээгээр нийгэм соёлын үйл ажиллагаа явуулдаг олон эмнэлэг цэцэрлэг сургуулиудыг
засаж сэргээж үйл ажиллагаануудыг явуулсан байна. Ер нь ч манай энэ хугацаанд бол манай 30 гаруй барилгын компаниуд маань чадваржиж санхүү эдийн засгийн хувьд, материалын баазын хувьд мэргэжилтэй чадварлаг боловсон хүчний хувьд ч гэсэн өнөөдрийн шаардлагыг хангах хэмжээнд төвшөнд хүрсэн энэ чадварлаг хамт олон болон бүрдээд байж байна. Гэлээ гэхдээ бидний ажилд бол бас сайн холдтой талууд байгаа боловч тодорхой хэмжээний саад бэрхшээл алдаа дутагдал байгаа. Энэ бүхнийг өдөөхэн ярьж хэлцэж энийг яаж хэрхэн засах вэ, энийг яаж арилгах вэ? За өмнө тавигдсан томоохон бэрхшээлүүд нь ихээр бол ерөөсөө л энэ барилгын материалын үйлдвэрлэлийг Дорнод аймагт түлхүүн хэмжээнд үйлдвэрлэж дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах зүй ёсны юм шаардлага байна. Ингэснээр бол бид импортоор оруулах бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж нийт хэрэглэгчдэд зах зээлд хүргэх бүтээгдэхүүн болох барилга байгууламжийн үн хүртгийг буулгах ийм зорилтыг агуулсан. Энд бас барилгын огсролтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж түнд хоёр талаас одоо захиалагч гүйцэтгэгчийн зүгээс тавих хариуцлагыг бас сайжруулахад голлон анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн ийм шийдвэрүүдийг ер нь гаргах баха гэж миний хувьд бол бодож байна. Ингээд энэ хүү зөвлөгөөнд оролцож байгаа нийт барилгын хамт олон тэднийг дэмжиж ажилладаг нийт гэр бүлийнхэнд нийт төрлөг нутгийнханд одоо сайхан амжилттай аж төрөн өндөрч барилгын салбарыг төлөвлөх дэмжиж яваарай гэж хүсье. Барилгын салбарт төлөвлөж байгаа цааш хэрэгжүүлэх ажилд самд оролцох гэдэг аймгийн барилгын холбооны төлөвлөлт өндөрчлөө гişүү тэгээд хавтаа байна. Нийт одоо барилгын төлөвлөлт энэ очтаа шинэ төвяа. Бид өөрийн зөвлөмж олж хамт хийх гэсэн одоо толгомжж байгаа асуудал одоо одоо сайдын хэмжээний одоо том хай тавьсан маань уучлаарай. Тэгээд энэ бас хамт тавьсан байна. Тэр зөвлөмж ах шийдвэрт одоо суухад бас хэрэг болох юм болж байна. Бидний эрхэм зорилго бол тэрээс одоо нэг ард иргэдийг аяд тогтлоо батаа сайхан одоо орон сууцнд дамжуулах. Энэ зорилго байна. Хамгийн зэрэг юм. Тэгээд ажлыг төрүүлж одоо хурцтай олон барилга барихаас өмнө барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэсэн бас нэг дараалал байт юм. Энэ ч утгаараа засгийн газар 171 тогтоолыг баталсан байдаг. Барилгын одоо материалын үйлдвэрлэлийг төрүүлж болох гэсэн. Тэгэхээр энэ дээр яг хөнгөлөг аймаг орон нутгийн хөдөлгөөн төлөвлөмж байгууллагууд одоо сая зөвлөгөөн дээр олон хүн ярьж байгаа түгээн багстай малтмал энэ одоо ашиглах тухай асуудал нэг ашиглаад үйлдвэрлэж өнөөдөр бол барилгын материалын үйлдвэрлэлд Дорнод хөгжиж байгаа тухай асуудал ярьж байна. Нэг би юу гэж бодож байгаа гэхээр ганц нэг одоо зургийн үйлдвэрлэл карьер энийг олохгүй бол материалын үйлдвэрлэлээс хөгжиж байна. Бид нар Дорнод аймагаас ямар юм авч гэхээр барилга барьж байна уу? Яг одоо шаардлага нийцэн тоосоо авъя гэдэг тэгэхээр масаар маш тоосоо үйлдвэрлэж байгаа газар болоо шүү дээ. Дүүрэгч материал хөнгөн блок авъя гэдэг явахаар алга шүү дээ. Тийм үү? Одоо жишээлх юм бол би энэ амьдрал дээр тохиолдож байна. Хөнгөн блок аваад дүүрэгч материал үйлдвэрлэж байгаа газар авъя гэдэг явахаар үйлдвэрлэх зөндөө хүмүүс ирж байна. Яваад очихоор ашаандаа нэг пресстик машин авчихсан. Нэг дарахаар 3 гаруй 6 гаруй гэж ийм нэр байна. Эндээс яаж ажиллах вэ? Тэгэхээр энэ чиглэлээр одоо санаачлах гаргаж байгаа ард иргэдэг хөнгөлөлттэй зээл одоо ашигт малтмал бэлэн шаврын юм одоо холбох мос тосно. Үүгээр энэ чиглэлтэй
Хоёрдугаар би чинь бүхэл бүтэн аймгийн стандарт нийцэнд хоосгоны үйлдвэртэй болно. Энд дээр одоо аймгийн үйлдвэрлэл хөтөлбөрийн байгууллага өөр одоо анхаарал хэмжээ олныг тавьж байгаа санаанд автмаар. Орон аймгийн элс шороо шавар тоосго болдгоо ихтэй байдаг байна. Хажууд жолдоо туршлагатай гацгүй байж шээ. Эндээс нөхдүүд манай одоо энэ одоо барилгын салбарыг хариуцж байгаа төр захиргааны байгууллага мэрэгчлэн үнэ чи. Орон таймын гарнаас тоосох гэдэг тоосор болдог ийм шавшгаа олох нь үгээс болдог. Одоо тэгэхээр манай автор байж байгаа юм уу хэлтэй хасаах юм. Сүрхий юм хийх гэж бодоод байна. Энд дээр яг одоо төлөв байгууллагын хаалт багч юм юм байна. Ингээд нэг томж байгаа асуудлыг зэрэг нэг хаалта боолгоо санагдаж байна. Нэгдүгээрт нь одоо лабораторитой явмаар байна. Энэ боловсон хүчний бэлдмээр байна. Хоёрдугаарт нь бид нар одоо мэрэгчлийн орон нутгийн өөрсдийн инженертэй болно. Мэрэгчтэй ажилттай болно. Баян сан хэлбэр ингээд таамаг ажлаа мэдэрсэн. За тэгэхээр зүүн бүсгийн тулгууртуу Дорнот аймгийн Чавс хотод аймгийнхан маань барилгачтай удирдах ажлынхаа зөвлөгөөнийг хийж байна. Энэ зөвлөгөөнөөр гол нь төрөх хувийн хвшлийн түншлэл, дээрэс нь одоо аймагт тулгамж байгаа асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг гарц гаргалгаа арга замаа болохоор ингэж зөвлөгөө явуулж байна. Энэ зөвлөгөөнд оролцогчдоос харж байхад бол хөвчлэн одоо барилга угсралтын байгууллагууд, зургийн байгууллагууд байна. Өөр хөндөгж байгаа асуудлууд аймагт байгаа инженер техникийн ажилчдыг хэрхэн бэлтгэх үү гэдэг асуудал байна. Барилгын материалын үйлдвэрлэлүүдэд яаж хөгжүүлэх үү? Барилгын материалынхаа лабораторийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бас арга зүй гаргалгаа гаргаж холбогдох байгууллагууд нь хөргүүлээ. Эндээ өөрсдөө чаддаг юмудаа хий гэдэг бас зөвлөгдөж ярилцж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түншлэл, цаашдын зорилттой байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тэгш бодох. За сайн байцгаана. Эрхэм үндэт барилгачид, бүтээн байгуулагчид та бүхний ирээдүйн хамгаалаг гэж хэлье. За бурхан өнөөдрийг бүтээсэн бусдыг нь барилгачид бүтээсэн гэж барилгачид ярих тултай сая манай газрын харилцаа байгууллагууд өнөөдөр бас би ч гэсэн тэр үгийг бас хэлэх тултай. Гэхдээ сүүлийн тэр үгийг бас аяар учир нь юу гэвэл одоо ингэж хэлээд байхаар бурхан уурлаад бидний бүтээсэн юмыг сайнаагаад бидний бүтээсэн юмыг ураагаад байгаа ч юм уу. Бид бас чадвараа сайхан бүтээхийг зориод хичнээн одоо сонсныхаа хэмжээнд зориод бас зарим юм чадваргүй болоод энэ бурхан саадаг гэдэг бас болдог болоод байна. Тийм учраас одоо бурханаас давж бурханаас бас бидний бүтээсэн юм юу хайх хэрэгтэй байгаа гэж. За энэ бол нарийн хашгирын байлаа. Өмнө нь би барилгын зөвлөгөөнд бас олонтоо оролцож байсан. Аймгийн засаг даргын хамгийн газрыг төлөвлөж хөрөнгө оруулагчийн хувьд захиалагчийн хувьд оролцож байсан. За энэ удаа бол одоо та бүхэндээ хамтран ажиллагчийн хувьд та бүхэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд за боломж гарч байгаа боломжийг хамтдаа өгөх үнэтэй хүмүүсийн хувьд амжилт бүтээд байгаа амжилт бүтээх хоолч хувьд оролцож байгаамаа гэдээ. Гэхдээ энэ сургуулийн захирлаар одоо энэ барилгын салбарт ажиллаад 2 сар болж байгаа учраас энэ зүйлээр айхтар үнэлт дүгнэлт өгсөн одоо том тавьж чадахгүй байхаа гэж айж яана гэж үсгийе. Өнөөдрийн зөвлөгөө нь нэр бол биднэрт бас хэрэгтэй юм яригдж л байна л та. Гэтэл одоо биднэрт чанарын асуудлыг ярихын тулд одоо хөдлөн хамгаалж гэж ярихын тулд энэ гэрээ их усруудыг одоо хийхгүй шүү дээ. Барилгын яам шийдэл одоо хот руу тендер авч зарлаад манай аймагт ажлын өгөхгүй байх чинь ихэдэр шин хотоос хотод зарлагдсан тендер бол одоо хотын компаниуд л тэнднийг л явуулын компаниуд л авчдаг гэдэг. Явуулын компаниудын эргээд чанарын шаардлага хангаж байна уу гэдгийг эргээд засуулахад Дорноттой байж гол бид нэр зассан шүү дээ.
хотын компани яваад өчгөлөрч тэл алга болчихсон шүү дээ. Одоо манай аймагуд баригчгүй барилгууд бол гайгүй чанартай гэж хардаг шүү дээ. Харин энэ өгсөн болоор хуучин өгсөн болоор бариад байгаа суусдаг би нэг үнэлдэггүй. Би одоо барилгад нэг 40 жил болж энэ ажиллаад. Тэгэхэд бол зүгээр энэ өндөр каркасан барилгууд бол би давгүй гаднаас нь хараад чанартай болж ингэ сандаг шүү дээ. Харин хамгийн гол нь одоо сая энэ зөвлөгөөн дээр ч ярьж байна. Лаборатори байхгүй манайх. Чанарын одоо ямар нэгэн шаардлага. Тэгэхэд манайх чи тоосгооч хийж чадахгүй байгаа. Бүх юм цементекс урдаас авчиж нэг үеэр бүгд л урдаас шүү дээ. Хотоос тэр цементиг бол тэр 600 700 км-ийн цаанаас татна гэж бол манайх байхгүй. Эндээс нь 200 гаруй км-с үүний хувьд ч гэсэн арай хэмт. Ингээд бид нар чинь асуудал бол яг энэ дээр л тулчаад байгаа шүү дээ. Цемент хамгийн гол юм одоо цемент биш дээ барилгын чанарыг ярих юм бол